хандгаатын туслангийн бүс үү? Тэгээ одоо хандгаатын туслангийн бүс, хандгаатын богино гэж явж байгаа. Том байшин биш дээ чи одоо. Тэгээ одоо манай хоёр давхар. Бас нөгөө хөрсний төвөгтөр нөхцөл баригдсан. Байшин байгаа. Янзын байшин байна. Орё. Үхста. Агаар бас янзын байшин. Агаар бол гоё байгаа. Утаа мутаа байхгүй зү. Тий, одоо энэ ч тэгээд цуслангийн бүс учраас утаа багтай. За энэ одоо ингээд Boyd Construction компани барьсан. Энд урдаас нараа яйлаа. Нийлэн том байшин биш үү? Тэгээ ер нь бол 250. Гараж нь тусдаа гэсэн үг тий, тусдаа гэсэн. Ингээд энэ хийцэл нь одоо юу юм бэ? Энэ өмнөхөөсөө бол каркацын хийцэл. Тэгээ одоо энэ нөгөө хандгаатын богино бүс энэ жон хөрсний төвөгтөр өслөхгүй. Тэгэхээр манай энэ маань каркацын байшин байна. Тэгэл манай маркийн үндсэн нөгөө хийцэл маркийн болоод голомдоор дүүргэлттэй. Яг онцлог юм бол хөрсний төвөгтөр өсөл учраас каркацч шоом юу хийсэн. Цонхоос их том хийгдчихэ тий. Тий, цонхоод бол нөгөө манай хийдэг одоо 3 давхар шилэг герман стандартын бор цонхоор тий. Гой зөгцсөн гоё шүү дээ. Бор хөрөлтэй боллоо тий. Баг нь ингээд чулуун оруулах. Тий, одоо энэ ингээд чулуун оруулах хийгдсэн. Террасад 30 м квадраттай. Террас нь ингээд нийт 30 м квадрат. За энэ хэсэг бол ингээд террас хэсэг болж очиж байгаа юм шүү дээ тий. Зуунаас сайхан юм дээр ширээ сантай сайхан суух сайхан багшаа сайхантай. Шууд зочны хооллох хэсгээс наашаа ороод чинь тий. Өнөө гадна тал нь зузаан хөөсөн. Тий 10 см одоо шатгүй гал дэмждэггүй тулаалга сайн хөөс байж байгаа. Энэ маань нэг торксын ор саалга. Хүүтэн дэсвэртэй тий. Тийм тий. Энд үүдний энэ чинь хувцсны өрөө хийсэн. Өрөө энэ чинь үүдэн дишка байхгүй гэсэн тий. За энэ бол бас гоё шийдлээ шүү. Тий энэ бол үүдний өрөө буюу техник өрөө. Энэ айлмаа нь болохоор 380-ын цэглэхэн 100-тай. Өмнөх ододыг бодох юм бол чалаагаар биш. Босоолоор халж байгаа 100-тай гэсэн. За ингээд энэчээсээ бас үүднээсээ тусгай нэг хаалгаар ороод ирчихэж байгаа. Энд ингээд зочны нойл. Зочны нойлын өрөө. Энд үүдний хэсэг тосхоор болон суултуур. Бас нэлээд том саруулхын нойлыг шийдэж гисэн юм. Зочны өрөө нь энэ хэсэг. Захиалагч маань хүсэлтийн дагуу энд галтгой хэсэг барилдсан байна. Яг хоо тэгээд хүсэлтээр нь одоо энд ингэж хооллох хэсэг гэсэн ингэж гисэн. Том цогтой. Тэгээд тэндээс террас руугаа гарчин тий. Энд бол зурагт үзэх хэсэг юу одоо амар хэсэг. Амар хэсэг байж нэг давхартай. Энэ яг аль явж болохоор хоёр давхартай мөхөрөөгөө шийдсэн байна. Нэг давхарт болохоор том саруулхнаар нь галтгооноос ингээд тий. Галтгооны үед болохоор баг тустай юм шиг тий. Галтгооныхоо хэсгийг ингэж балтаагаар ингээд хийгээд илүү бас гоёмсгаар атгах тий. Гоё юм байна. За ингээд зочны өрөө мөн ингээд нийт эдэн метр квадрат байж байгаа. Энэ зочны өрөө мөн нийт 90 квадрат байгаа. Энэ байшин маань нийт 250 квадрат. Энэ дээр яг нөгөө террас, шатны үүдний хэсэг орцсон байгаа. Нийт ашигтай талбай гэх юм бол 90 квадрат гэсэн үг. Тэгэхээр нөгөө маркийн гушинлаараа та бодох дүүргэлттэй. Каркацын үртэл гэсэн. За шатууд ингээд шилэн. Тэгээ шатны үед нөгөө хийцэлтэйгэр хийцсэн, хайсыг шийдчихсэн. Шилэн хийцсэн гэдэг хүүхэд амхгүй аюулгүй байдал талаасаа. Тий. Шилэн шийдчих гоё харагддаг юм шүү дээ. Дан хаан байгаад юу гэх юм бол. Тий, дан хаан ус одоо юм гэрэлтэй очиод байгаас гэгээтэй биш шүү дээ. Орон зай хувьд ч гэсэн. Тий. Нилээн тийм том орон зай. Том орон зай тий. Гоё юм байна. За ингээд эн чинь бол ингээд хүүхдийн жижиг өрөө. Хүүхдийн жижиг өрөө байж байна. За ингээд нойлын өрөө байж байна. Тий. За энд бол ингээд байна. Хоёр угаалтур байж байна. Бас том юм байна шүү. Том нойлууд, том нойлууд. За энд бас нэг айлттай тий. Энд бас нэг жижиг нойл. Зөвхөн суултар тавьсан байж байгаа. За энэ дэж онцлог өрөө. Онцлог өрөө. Цонхонд нь ер нь саруулхын том шийдчихсэн. Тэгсэн байна. Тий. Ер нь ингээд шалнаасаа бараг таац хэрэгтэй том цонхууд тий. Том саруулхын цонхуудыг шийдэгдсэн. За энд бас ингээд хүүхдийн энэ хүүхдүүд өрөө юм байна шүү. Энэ цонх саруулхан болохоор их гоё харагдах тий. Тий, зуны үйлдэл сайхан агаар сайхантай. За энэ мастер онцлогын өрөө. Энд бол мастер онцлогын өрөө. Ингээд энэ дотроо бас 0-тай гэсэн үг шүү дээ мастер. Тий, одоо ингээд энэ дээр ингээд 0-ыг шийдсэн байж байгаа. Дүүш байжийн суултуур тий энэ хэрэгцээний хийж байгаа. Тэр маань одоо ингээд балконы хэсэг шүү дээ тий. Шагаа шууд гарах боломжтой. Ийм шийдэж өгöd байгаа. Тий. За энд ингээд өөстө янз юм биш. Янз сайхан гоц.
байгалийн үед тэр бол бас гоё харцтай моттой. Харагдаж сайтай. Биднийх байгаль сайхантай, орчин сайхантай. Тэр ийм шилэн Шилээр хийгээд хийгээд хэцүү хэцүү учраас. толбож том харагдаад байгаа. доош хүүхдийн тоглоомын талбар харахад юм тэглээд байхгүй ингээд хүүхдэд Энийг одоо нэг стандартаас жоохон өндөр хийж өгсөн. Одоо хүүхд авираад тахгүйгээр. Байшингийн бас нэг харагдах байдалд өнгө нэмээд том цогтой учраас урагшаа одоо өглөөний нар мар байгалыг авчин тий. сайхан. Хаалгацтай бид дотор обоо хаалга нойдын тоног бэлта гэсэн сонголт төр барах чинь өгдөг шүү дээ. Тэгэхээр нэг 10 сонголт өгдөг. Тэр хүмүүсийн сонголтын өөрийнх нь хүссэн сонголт гэсэн үг. Хаалганы хувьд болохоор одоо манай дотоодын үйлдвэр Монголд үйлдвэрж World Orchid компани. Манай сүүлийн 4-5 жил та сүүлийн хэдэн жил дандаа хамт явж байгаа. Монгол хөлдөж байгаа хаалга гэсэн үг. Зүг. Бид нар ч нэг хүссэн хэмжээгээр хаалга гаргадаг. Хүүхдүүд ч өөрөө тусдаа ордог ч яг тэр биш ингээд лобби маяг гаргаж өгөөд одоо ингээд бодонгаа тавьсан зурагтай үзээд нэг гэрүүлээ. Халамжлагаар салтаа байхад. Цонх бол нэлийн олон шийдэж гисэн шүү дээ. Ингээд дийсэг нэлээд олон яг хожи нөгөө чатны хонгол цонхуудыг шийдэхгүй болохоор хитрхи харамхгүй очоод байдаг. Тийм учраас ингээд захиалагчгаа хүсдэг нөгөө архитектурын төлөлтийн нөгөө бид нар ингээд жаргах нараа тавьж идэг тий. Энд чиг ороо ингээд гоё болчихдог байхгүй. Тэр хамтдаа Boyd Construction компани барьсан энэ хүү 250 м квадрат 2 автомашины гаражтай энэ хүү сайхан том саруулгын Каркадсан сайхан биш. Тэгээ байшинг одоо та бүхэнд танилцууллаа. Та бүхэнд бас таалагдсан гэж бодож чинь. Тэгээ өвлийн ийм хүүтэнд бас эднийх бас маш дулаахан сайхан тогтой амьдарч байна. Boyd Construction компани бол өвлийн саруудад бас захиалагч нарынхаа зураг төсөлтөөр бас төлхөө анхаарч ажилладаг. Тэгээ инженерийн хувьд бид нар зөвлөх юм бол одоо ийм байгаа нэг өвлийн нөхцөлд захиалагч маань зураг зурвчвал илүү сайхан 50 амгалан өснөөр төлөвлөснө. Яг гэвэл хавар ажил эхлэн хүмүүс бүгд зураг зурвуулна. Нөгөө нэг богино хугацаанд зурдаг тий. Одоо манайх ингээд зургийн захиалга авцсан явж байгаа учраас сонирхч хүмүүс ирээд манай дээр сайхан зураг суулж болох боломжтой байгаа. Тэгээ захиалга авах боломжтой тий. Тэгэхээр бид нар хавар одоо ер нь ажиллаа эхэлж байна гэсэн үг тий. Ер нь бол ингээд өвөл ингээд зураг төслөө хийдэг чинь бол илүү бас ингээд нэхуур сайн. Тэгээ одоо хүмүүс маань зураг илүү сайн нэхуур ярилцсан шүү дээ. Одоо тэгээд яаж өөрийнхөө зохион байгуулалтыг хийх вэ? Яаж явах вэ? Газар зүйн байршил нь ямар байх вэ? Одоо бид нар манай инженерүүд дээр ажиллаж байгаа учраас очиж шаардлагатай газараа бид нар үзэн тэгээд төлөвлөж шүү дээ бид нар ч. Хавар одоо яг газар гисэнгүүд л одоо байшин барилгаа бариулсан. Маань ихтгэл бэлэн болох л бид байна гэсэн үг. Шууд ажилдаа орчихно гэсэн үг тий. За инженер Төмөн Цагаанда баярлалаа. Сайхан байшин танилцуулсан байна. За ингээд Boyd Construction компаниг сонгож та бүхэн бас хаус захиалаарай. За тэгээд та бүхний зураг төслийг бас одоо өвлийн саруудаа сайхан туршлагатай хамт олон хийж гүйцэтгэж одоо хаварлахад та бүхний байшин ингээд гар дээр нь хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. За ингээд дараа уулзлаа түр баяртай. Баяртай. Манайхыг сонгон үйлчлүүлсэн бүх захиалагч нартаа баярлалаа. Boyd Construction